өнөөдөр ямар ч өөрсдөө нэг битүүлж авчаад тэгээд одоо хөдөө гарах гэж байна гэдэг. Ямар ч хэлсэн Монгол хүн байна цайгааж на буузаа идээд ширээгээдчихэд байна. За ингээд бид нар болохоор нөгөө шарсан өвчмөр ингээд тавьчихсан байгаа юм одоо энэ зүгээр харагдчих тээ. За тэгээд тавгийн эдэгээ бол ингээд ааруулаар сассан байгаа. Боор цаар хүмүүс үүд нь идэхгүй байдаг. Тэгэхээр ааруулаар сарвал идэх юм лээ. Нэг салаад нэс. Өдөр даашгүй юм. Сайхан мэтүрч гэнэ үү? Сайхан мэтүрч гэнэ. Мам. За ингээд бид нар битүүлэх гээд хоошо дахны замаар ороод зүүн хараа явж байна. Одоо орхон өнгө явж хөл хөдөлгөөн бол бас нэлээ их байна. За ингээд хоёрдугаар игнэд орчоод ерөөсөө явахгүй байхгүй. Гүйс төрүүлээл нэгдүгээр игнэр рүү орох хэрэгтэй. Энэ аюу буруу байна. 30 хараараа явдаг зам байгаа. За ийшээ одоо ингээд 100 мод гэдэг газар байна. Ширхэг арих маань дүн хийгээл харагдаж байна. Хэрэг тосхон. Ерөнхийдөө бол мал аж ахуйн эрхлэлтэй хүмүүс энд байна юм да. За ингээд сайхан угаасан машин маань хайсан цасан сайхан малж гинөө. Ширхэнцэг хайрхныхаа өөрт 40,100 хараачууд маань ажиж хөдөлмөрлөөд малаа тариагаад байж одоо хөдөлмөрч ардаг юм шүү. За ингээд 100 хараагийнхаа гэрт аавч ирсэн байна. За ингээд манай хашаа гэвэл за энэ нэг юм нохоо байж байна. За энд манай аавын сарвч юм уу? Портер өөр ингээ хочаад алт хийгээд тавьцаа. За тэгээд энэ нэг жижигхэн хүлэмж хийсэн. Энэ айгүй хямд өртгөр. Айгүй амар барьцсан. Энийг 100 юм тарьсан байхаар нь үзүүлнэ. За ийшээ явах тэгээд наач хоёрын машин угаасаа болгомжтой. Дэлгэр шороотоос тогтохорг болцсон байгаа. За энэ гаражиг бол бидний хүүхэд байхдаа 13 жилийн өмнө хийжсэн. Хэр битээр. За энэ амбарыг бас адилхан нэг 10 гаруй жилийн өмнө барьж ирсэн. За энэ зуны амбарыг бол аав 90 жил авсан. Хэр нэг зүгээр юм блэ. Шалны халаалттай. Тэгээ зөөвөрлөд явцдаг. Их зүгээр. За энэ моднууд бас их учиртай. Энэ моднуудыг ч одоо энэ одоо байшингаас өндөрлөж байгаа шүү дээ. Би одоо 4-р ангид байхад би өргөцсөн гүйжсэн гэхээр энэ моднууд бол бараг 20 жилийн настай. Арайч 20 биш юм 18 жилийн настай моднууд байна. За нэг иймэрхүү энэ төмөр замын ер нь байр л да. Төмөр замын байшин гэсэн үг. Манай аав төмөр замд ажилладаг байсан. Одоо тэтгэвртэй гарцсан байна. За тэгээд энд одоо ингээ алюминий мод тарьсан. Цасаар хучаад юмар ороогоо тавьчихсан юм. Бас ингээд монсны мод байж идэг. Нэг иймэрхүү байна. Бооц чих ороод яаж ийг харцгаая. Энэ зүгээр YouTube-ийн бичлэг шүү. Санаа зовхон бахваа. Анх удаа ийм бооц чинь те. Ямар боо блэ чи? Ямар боо блэ чи? Бүрмэл. Бүрмэлэр сан ийм болт юм. Бүрмэл гэж. 5 үе. Аа. Бүрмэл гэдэг. Зэ. Айнаас ичсний өвчөө байна. Нэг юм хүн. Тий төмөр зав бай нэг юм хүж ичвтер. 2 өрөөтэй байдаг.
Хөө эрдмээ. Юу хийж юм? Тэгээд чирээгээсэд ямар ч харцаа. За ингээд ширээ бэлэн болсон. Вау мэн болсон. Вэж юм уу? Дараа нэсээр хэрсэн шүү. Ажилтаа. Дараа дагаал дээгүүр нэсээр хэрсэн. Аа. За нэг юм хөө ширээ нэг юм хөө болсон. За ингээ хүмүүс нар арах гээд уулан дээр гараад ирсэн. Галтлаа шинж аваад та. Зөвлөнт хэсэг. Өдөр явахад бол наа 20 Отраслын авчаар арга хэмжээ. Оноо шүлтэй юм башгүй. Тэр учраас энэ амжилттай хийж явах юм. 아무래도 Их 보цэн мөн ордё. 언제 벌써 다시가 없지. Сайн тараа орсон биш тааж. 이러지. Сайн тараа орчтой. Энэ удаанаар нэг хот амаа тастай. За ингээд айлс гээд харж байна. Цай. Наа нутгаараа нэг 4 айл орчоод хот гараж ичнэ. За ингээд эхний айлдаа орж ингээд орц айлд ороод л бичлэг хийхгүй хүмүүс. За ингээд айлаасаа гараад ирлээ. Ирэх тосхны бол бүх айлууд ингээл мал хавт байдаг юм да. Малчин ард гэдэг юм уу? Үнэн байгаа ш. Айлч ингээл айл болгонд л хорсон айл бол малтай байгаа юм да. За ингээд зүү хараад ингээд 5 айлаар орчоод натаг уцаж байна. Хот руугаа уцаж юм. Хотороос олох айлууд байна. Тэгээд зам бол мэлээ ачаал ихтэй. За ингээд энэ